Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар үзүүлж байна. Манай ээж одоо 54 настай 3 дугаар эмнэлгийн тархины судасны хагалгаанд 2 удаагийн давтамжтай орсон байгаа. За эхний хагалгааны төлбөр бол 1 сая төгрөг болсон. Хоёр дахь хагалгааны төлбөр нь 760 мянган төгрөг болсон байгаа. За үүнийг эрүүл мэндийн даатгалын сангаас үн төлбөргүй болгож өгсөн нь одоо арга гэрийнхэнд нь маш тийм хөнгөвчлсөн байдалтай тусж байгаад маш их баяртай байгаа. Тэгээд энэ завшааныг далимдуулаад одоо эмч нартаа бас маш их баярлаа гэж хэлмээр байна. Энэ цар тахалтай хүнд хэцүү үед ажил албаа яг чин үнэнчээр ингэж гүйцэтгэж иргэдийнхээ амь нас эрүүлгүй байдлын төлөө ажиллаж байгаад нь баярлаа гэж хэлмээр байна. Урд нь бол бид нар бол ийм бас хөнгөлтүүдээс авч чаддгүй байсан. Ер нь бол урд нь бол одоо бол тийм биш болсон байна. Одоо ингээд олон жилийн эрүүл мэндийн даатгал төлөөд хүндтэй гинтийн өвчин гарч ирж болж ямар ч өвчин гарч иж болох юм байна. Гэхдээ эрүүл мэндийн шинэ тогтолцоо гарснараа бид нарт одоо гадаа дотоод явах биш те их орондоо ингээд 100% идэх ийм боломжтой болж байгаа юм байна гэдгийг бол бас ард түмэндээ бас хэлмээр байна. За манай нөхөр нурууны одоо мэдрэл дарагдсан нэстэлд орсон байгаа. Тэгээд эрүүл мэндийн даатгалын сангаас сая 600 гаруй мянган төгрөгийг одоо эрүүл мэндийн даатгалынхаа тусламжтайгаар хөнгөлөөд одоо үн төлбөргүй мэдсэл ажиллабар хийлгэсний үр дүнд одоо биеийн байдал маш сайн байгаа. За дээрээс нь бид нэр ингэж хөнгөлснийхаа үр дүнд одоо нэмэлтээр одоо нэмэлт бүтээгдэхүүн авч хэрэглэх те витамин амин дэмүүдээ хэрэглэх юм боломжтой болчиход байна. Тэгэхээр одоо энэ даатгалын байгууллага болон мэдрэлийн хэслийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье.